Орой минь үзэгчтэй 7 хоногийн үйл явдлыг тэнцвэртэйгээр таймлан хүргэдэг Дефакто тайм нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. За бид дэлхийн өнцөг булан бүрт энэ тайм нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд зориулан Facebook-ээр V Television гэсэн пэйж хуудасаар шууд лайв стрим хийж байгаа. Та бүхэн хэрвээ үзэж байгаа бол Facebook болон Twitter-т Deffacto гэсэн хаштагаар санал хүсэлтээ бас илгээгээрэй. Бид нар нэвтрүүлэгтээ багтаахыг хичээх болон мөн асуултанд нь манай зочид бас хариулах болно. За өнөөдрийн нэвтрүүлгийг хуульч Алтан Гэрэл, улс төр судлаач Сүхбат, модератор Ганболор миний бие та бүхэнд хүргэх болно. Өнөөдрийнхөө сэдвийг одоо хүлээн авцгаая. 2016-аас 2020 оны парламентэд сонгогдсон гишүүд өмнөх гишүүдээс илүү чинэлэг. Ерөнхий сайд асан сайхан бэлэг Эрдэнэ төлөвлөрийн гэрээг зөвтгөлөө. Монголчууд оюу толгойгоос ойрын 20 жил ногдол ашиг авахгүй. Зоригийн хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэдийн ар гэрийнхэн олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр 10 дугаар сарын 31-нд тохиож байна. Суугаад харуулсан үзэгчдэд баярлалаа. За бидний хамгийн ихний сэдв бол улсын хурлын шинэ гишүүдийн хөрөнгө оруулалтын мэдүүлгийн тухай сэдв байгаа. Саяхан Icon цэгийн цахим хуудасд 2016-аас 20 оны парламентэд сонгогдсон шинэ гишүүд за өмнөх гишүүдээсээ илүү одоо хөрөнгө чинээтэй байна гэсэн ийм харьцуултыг гаргасан байна. Тэгээд энэ харьцуултаас дараагийн сэдв хөндөгдөж байна л да. Саяхан улсын хуралд өргөн барьсан зарим салбарын татварыг хөнгөлөлтөд хамруулах хуулийн талаар улсын хурлын гишүүн их баяр нэг цугсан мэдээлэл хийхдээ том аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн ашиг сонирхлын зөрчилтэй саналыг Чожил сүрэн гишүүн оруулж ирлээ гэсэн ийм мэдээлэл хийсэн. Тэгэхээр энээс юуг харж ийн вэ гэхээр одоо яг энэ улсын хурлын гишүүдийн хөрөнгө чинээтэй холбоотой нөхцөл байдлыг харахаар улсын хурлд сонгогдсон парламентын гишүүд маань өөрийн бизнесийн хэрэгт хамааралтай шийдвэр, хуулийн төслийг ч юм уу өргөн барих шийдвэрийг гаргуулах тал дээр нөлөөлөх боломжтой юм болов эсвэл үгүй юу гэдэг ийм асуулт хөндөгдөж байна л да. Тэгэхээр энэ тал дээр хэрвээ тийм нөхцөл байдал үнэхээр байдаг бол тэрийг хязгаарласан, хяналт тавьсан одоо хүчин төгөл рүү хууль тогтоомж дүрм журм юу байна? Ерөнхий тал дээр таны бодол хуульчны зүгээс юу байна? Үндсүүлээр олгоц эрхийхэд байгаа бид нар хинж баян байж болно тийм. Тэрийг бол ялгуурлах ёсгүй шүү дээ. Энийг бол ялгуурлахгүй чи ядуу бол улс төр дор чи мөнгөтэй бол улс төрөөс холбоог ямар ч арга. Дэлхийн хаан чи юм байхгүй. Тийм. Гол асуудал улс төрчид хаанаас их хуралд очдөг вэ гэдэг асуудлаас эхэлж байна. Улс төрийн нам түүнийг төлөөлж одоо их хурлын гишүүд байна шүү дээ ганцхан бие даагчтай. 75 нь улс төрийн намыг төлөөлж нь одоогийн парламент. Тийм. Тэгэхээр улс төрийн нам энэ хүмүүсийг ямар шалгуураар сонгосон бэ гэдэг асуудал. За нөгөө албан тушаалын 8 тийм улс төрийн намын санхүүжилтийн тодорхойгүй байдал. Ерөөсөө мэдэгддэг. Бидний нүдэн дээр сонгуул болдог олон 10 тэрбум төгрөг ингээд нүдэн дээр ингээд зарцуулагдаад өнгөрдөг. Энийг хэн гаргасан юм бэ? Хэн хэдэн төгрөг хандивсан юм бэ гэдэг зүйл тодорхойгүй. Ингээд жил болгоны сонгуулийн үн ханш өсөж байна. Тэгэхээр үнийгээ дагаад яг тэр мөнгийг гаргах боломж олцоотой хүмүүс их хурл руу очих байна. Үүний цаана бол би нэг үндсийг юу гэж харж байгаа гэхээр за яг хуульч хүний хувьд бодоход улс төрийн намын санхүүжилтийг яг хуулиар хатуу шийдэл хяналтыг сайн тавьж чадах юм бол энэ асуудал ерөн зэгцэрнэ. Энэ зөвхөн энэ хүмүүсийг их ядуу хүмүүс сонгогдоосоо гэсэндээ биш. Ер нь өнөөдөр улс орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй. Магадгүй бус хүмүүс нь бизнес хийгээд явж байхад эрдэм боловсрол эзэмшиж ирсэн тийм. За магадгүй авилгал хээл ахвал авдаггүй. Тэр хэсэгт эрх барих төвшөнд очих бүх цом хаалттай байна гэсэн. Ийм л гаргалгаар сайн мэдээг бол уншсан тийм. Тэгэхээр хүнийг хийж бүтээсэн хөрөнгөтэй өгөөгээр нь бол ялгарлах ёсгүй. Харин тэнд хүрж байгаа арга зам зорилго нь юу вэ гэдэг дээр л бид нар өөрсдөө илүү ёс зүйтэй хандах хэрэгтэй гэж хэлж байна. Тэр процессыг бид нар яаж хуульчлах юм бэ гэдэг асуудал. Улс төрийн намын санхүүжилт яаж шийдэгдэх ёстой юм? За тэр дундаа улс төрийн намын дотоод ардчилалтай холбоотой асуудлууд яаж шийдэгдэх ёстой? Өөрөөр хэлбэл хүн за өнөөдөр надад 2 тэрбум төгрөг байна. Би улсын хурлын гишүүн болмоор байна гэсэн санал тавьж байгаа хүн бол одоо ядаж 20 тэрбум өргөдөх юм байх тийм. Тэгэхээр мөнгөтэй хүн болгонд л илүү боломж олдоод их юм бол энэ байдал эх жилийн дахиад 4 жилийн дараа 2020 оны их хурал дахиад энээсээ давсан үнэнд үнэтэй л гарна шүү дээ тийм. Энэ рүү бид нар эцэс төгсгөлгүй явахгүй төлөө зарим нэгэн улс орнууд шиг зөвхөн мөнгөтэй хэсэг нь эрх барьдаг зөвхөн тэр хэсэгт хамаатай байхгүй төлөө
үе уламжлан одоо биднийг захирддаг, энэ улс орны баялагийг хуваарлдаг энэ системийг энэ чигээр нь байлгах хүсэлтэй хүмүүсийг л байлгахгүй төлөө хууль тогтоомж анхаарах хэрэгтэй. Таны зүгээс хуульч хүний зүгээс яг одоо хамгийн боломжит гаргалгаа эсвэл өөр оронд хэрэгжиж байгаа хууль тогтоомж шийдсэн шийдвэрлсэн арга зам байна уу? Яг одоо зүгээр энэ хэдхэн хором зүгээр төсөөлөл. За товчхондоо би авилгын эсрэг хуульд одоо жишээл хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргаж өгч байгаа процесстэй холбоотой илүү наривчлах шаардлагатай байна. Магадгүй өнөөдөр ч хүн хөрөнгө оруулалтыг илүү мэдүүлсэнийг бид нар тооцох болцоог байхгүй. Дутуу мэдүүлсэн бол чиний нөгөө тэр суманд байгаа 100 мал чи яалаа. Нөгөө тэрний чинь нэр дээр байдаг компани хувьцаа, эхнэрийн чинь нэр дээр байдаг нөгөө 3 машин яалаа гэж одоо юу авал тий. Нэхэн гэж болж байгаа тий. Гэтэл илүү мэдүүлсэн байгааг нь шалгахгүй байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл эх 4 жил хөрөнгө нь яаж нэмэгдэх вэ гэдгээр хүний орлогыг тодорхойлох гэдэг шүү дээ. Уг нь бол. Гэтэл нэгэнтээ өнөөдөр 100 сая хөрөнгөтэй хүн би тэрүүмийн хөрөнгөтэй гэд мэдүүлсэн байхад үлдсэн 900 саяын хяналт тэр чигээр хаягдж байна л гэсэн. Тэгэхээр авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн дээрээс нь түрүүний хэлж байгаа Австрийн намын тухай хууль дээр санхүүжилтийн асуудлыг тодтолох хэрэгтэй. За улс төр судлаачийн хувьд танд энэ сэдвээр байр суурь юу байна? За нэгдүгээрт бол эхний ээлжинд хэлэхэд манайд бол улс төр хий гэж бодож байгаа хүн бол маш их хөрөнгөтэй чинийлэг байхгүй болох байсан байна гэсэн мессеж бол одоо сая хөрөнгө оруулалтын мэдүүлгээс гас гараад ирж байгаа юм л та. За нэг талаас нөгөө талаас манайд болохоор бизнес эрхэлдэг улсууд өөрсдөө төлхөө улс төрд орох илүү сонирхолтой байдаг. Яагаад? Яагаад гэвэл одоо яг бизнесийн чинь амжилт нь одоо эрх мэдэлтэй холбоотой байдаг учраас одоо баталгаа нь одоо эрх мэдэл байдаг учраас илүү төлхөө бас улс төрт орох тийм сонирхол төлхөө тиймэрхүү байдал ажиглаж байна. Тэр Монголд байна гэж юу? Эсвэл ер нь дэлхийд даяар. За ер нь бусад орнуудыг ингээд харж байхад одоо бизнес эрхэлдэг улсууд өөрсдөө улс төрт орё гэж шийдэхээсээ илүүтэйгээр өөрсдөө улс төрийг гаднаас нь лоббидах ийм чиглэл рүү явдаг. Манайд нэг онцлогтой зүйл гэх юм бол улс төрчид нь өөрсдөө тийм лоббины арга гэхээсээ илүү шууд өөрсдөө одоо шийдвэр гаргах төвшин тийм одоо оролцох нэг сонирхолтой байна. За энэ бас нөгөө талаас юу харуулж байна гэхээр одоо улс төрийн намуудын санхүүжилтийн талаар бас сая хуульч алтан гэрэл маань хөндлөлт энэ бол яг маш зөв гаргалгааг нь гаргаад ирж байгаа юм л да. Яагаад гэвэл энэ манай улс төрийн санхүүжилчин энэ улс төрийн намуудын санхүүжилт одоо болохгүй байгаа учраас тэднэртэй нөгөө бизнес эрхэлдэг улсууд чинь илүү наалтцсан байгаа. Тэгээд бидний энэ амьдраад байгаа энэ арчилсан нийгэм чинь одоо өөрөөр хэлбэл улс төрийн намуудаар дамжиж хэрэгждэг арчил. Тэгэхээр энэ улс төрийн намууд нь гүйц төлөвшсөн одоо үнэхээр чадaltaй байх юм бол одоо тэрийгээ дагаад улс орны илүү чадaltaй тийм хүчтэй засгийн газар бий болдог. Хэрвээ одоо тухайн улс орны одоо улс төрийн намууд нь гүйц төлөвшөөгүй ерөн сул байх юм бол түүнийгээ дагаад төрн сул байдгаа гэсэн ийм одоо улс төр судлалын онол байдаг юм л да. Яг энэ зовлонд л бид нэр одоо учирчаад байгаа. Тэгэхээр энэ бусад энэ барууны улс орнууд ерөн энэ асуудлыг хэрхэн яаж шийдсэн байт юм бэ гэхээр энэ улс төрийн намууд чинь одоо тодорхой хэмжээгээрсээ төрөөсөө санхүүжиж байдаг. Одоо Европын одоо бидний сайн мэдэх одоо Герман байна, Чех байна, одоо энэ Скандинавын орнуудыг харахад бол улс төрийн намуудын ихэнх санхүүжилт буюу за одоо ойролцоогоор миний мэдхээр бол одоо 60% нь төрөөсөө санхүүжиж байдаг. Ингэж эднийг нөгөө нэг бизнес эрхэлдэг мөнгөтэй улсуудаас хараад байлгаж чадчихдаг. Ийм тогтолцоо руу аваачдаг. Манай тогтолцоо тийм тогтолцоо байхгүй болохоор улс төрийн намууд ч мэдээж бизнес эрхэлдэг одоо мөнгөтэй улсуудыг илүү төлхөө оруулах сонирхолтой. Тэднэрийнхээ одоо тэднэрээс янз бүрийн хандив авдаг. Эргээд мэдээж тэднэртэй мэдээж төлдөг. Энэ байдлаараа одоо жишээлбэл одоо саяны улсын хурал одоо сая харж штэ хөрөнгө оруулалтын мэдээлэлтэр нь бол өмнөх одоо улсын хурлын гишүүдээс харьцангуй илүү байсан гэсэн юм үзэл гараад ирж байгаа. Тэгэхээр улс төрийн намууд төрөө санхүүжих боломж болцоо юм уу? Энэ эрх зүйн орчин одоо бий болох нөхцөл Монгол тэр байдیں۔ Энэ зөв шийдэл юм уу ер нь? Ер нь тэг шийдэх ёстой л гэж боддог. Улс төрийн намыг төрөө санхүүжүүлэх ёстой. Одоо маш бага хэмжээний мөнгө өгч байгаа. Ер нь авсан суудлынхын тоогоор төрөө санхүүжүүлээ авчвал. Одоо нэг ийм хүмүүс бол ингэж анх хүлээж авах гэж боддог л. Гэхдээ эднэр те ийм баян байх. Дээрээс нь дахиад төрөөс мөнгө өгөх гээд нам мөнгө авчих юм бол энэ чинь дийлдэхэ болно гэдэг зүйл ярих гэдэг байхгүй. Үгүй. Харин энэ төрөө санхүүжилтийг шийдэх нь мөнгөөр лоббидж төрийн эрх мэдэлд хүрэх энэ өөрийнх ур чадвараар биш, за өөрийнх ажил үйлсээр биш, зөвхөн мөнгөөр явах энэ замд нь хамгийн том саад болж болох үз. Хамгийн зөв шийдлээ гэж би бас судлаачтай найз саналтай. За хүндэт үзэгчдээ дараагийнхаа сэдв рүү оръё. Энэ сэдвийн хүрээнд та бүхэндээ бэлдсэн бас бичлэг байгаа хүлээн авна. Дангийн сайд байсан болор яагаад энэ 51% одоо ингээд үнэгүүдүүлэх юмыг хийсэн бэ? Бодоход өөртөө чинь зөвлөж хийсэн байх л да.
51% бол ямар ч одоо оролцоо байхгүй. Зөвхөн 49% нь бүгдийг мэддэг тийм одоо агуулгаар ягаад тийм нууц 2 дахь тал гаргасан. Хамгийн гол нь тэр 49%-аас Монголын тал татгалзаж гин гэдгийг та нар яагаад их хуралтай зөвшөөрцөөгүй бэ гэдгийг л байгаад. Уг нь бол өмчийн эзэн чи их хурал шүү дээ. Стратегийн орд газрын ард түмний өмнөөс тэр өмчийг манж байх ёстой, хамгаалж байх ёстой. Энэ үүрэгтэйгээр сонгогдсон улсууч нь бол улсын их хурал шүү дээ. Яагаад энэс одоо ингээд мэдэгдлэгүүгээр нууцаар ингээд хийсэн юм бэ? Болор сайд өөрөө ямар нууц тушаал гаргацсан яатсан гэдэг юм а болор сайдаас асуу. Болор сайд өөрөө ирж хариулна гэсэн. Тэр маргааш нэг байнгын хороо мороогоор бас хэлцсэн юм байлээ шүү дээ. Тэн дээр болор сайд өөрөө хурж ирж асуудлуудаа тайлбарлая гэсэн. Дахиад би инх төвшин гишүүний асуултанд шууд хариулахад инх төвшин гишүүн энэ дээр бол хуульдааны онол яриад хэрэггүй. Би таны хуульдааны онол шууд анханасаа биш гэдгийг ганцхан жишээр хэлье. Төрийн өмчийн хороог татан буулгах энэ шийдвэр засгийн газар гараагүй. Энэ бол улсын их хурл дээр гарсан шийдвэр. Тийм учраас ямар нэгэн байдлаар засгийн газар нэг тийм бэлдээл, хуйлдаал энэ төрийн өмчийн хороог алга болгож байгаад Эрдэнэт Мэрдэнтийг авах байгаа юм өдр байгаагүй гэдгийг би танд хариуцлагатайгаар хэлье. Нэг имийг би таныг албаар ингэж жоохон ойлгохгүй байна уу? Эсвэл албаар жоохон гуйлаад байна уу гэд. Энэ ямар хувийг Монгол улсын компаниудад хувааж өгөх, хүмүүст хувааж өгөх тухай яриад байгаа юм би. Оросын холбооны улсын 49% шүү дээ. 51% асуудлыг байсан бол асуудалгүй. Энэ дээр бол засгийн газар их хурл дээр бүх юмнуудаа ярьж байгаа шийднэ. Би танд энэ ч бичиг үзүүлээд байна шүү дээ. Энэ газрууд энэ асуудлыг зөвхөн одоо энэ чэний хийвэл хийнэ. Хийхгүй бол өшөө Монгол улсын засгийн газрыг оролцуулаад бид нар will never be хизээч бид нар энэ асуудлыг бас ярихгүй гэд өгцөн байгаа байхгүй юу? Бодлогыг ерөөсөй ойлгохгүй. Эсвэл ингээд Орос дээр хайр гүрэнд энэ 49% байж ах ёстой байсан юм уу? Орос нь 49%-ийнхаа дивидендийг авч явал энд Оросын захирал хурж ирж ажиллаад өндөр цалинтай Оросын мэргэжилтнүүд ажиллаа. Одоо бид нар энэ үйлдвэрээ 30-40 жил ажиллуулсан цаашаа монголчууд бүрэн аваад явах бололцоотой шүү дээ. За, Эрдэнэт үйлдвэрийг тойрсон энэ асуудал ард олон нийтийг хэвлэл мэдээллийг нэлээд шуугуулад одоо багагүй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ асуудлыг тойрсон 2 үндсэн байр суурь байгаа тий. Нэг нь бол энэ хууль бус байсан. Нэг нь бол энэ бид нар хууль ясныхаа одоо хууль дүрм журмынхаа одоо хүрээнд хийгцэн гэсэн нэг юм 2 байр суурь яваад байгаа ш. Тэгэхээр та хуульч хүний хувьд яг одоо үйлчж байгаа хууль дүрм журмын хүрээнд энэ зөвтгөх болон буруутгах ямар үндслүүд байна? Ерөөс энэ асуудал анх яригдаж эхлэхдээ би бол өөрийн байр суурийг илэрхийлжсэн. Тэгээд төдийлөн нэг хүмүүс анхаарахгүй байж байгаад харин Нямдарч гишүүн асуудлыг тавиад бас маш зөв өнцгөөсөн тавиад олонний анхааралд орлоо. Одоо яг ингэж олонний анхааралд ороод маш олон хүн ярьж байгаа шигээ нэг өдөр бас маш олон яриа болчихгүй, мартагчихгүй гэж нэг хүмүүс санаа зовж байгаа. Яг эндээс ямар нэг үр дүн гараасаа тий. Бид ингээл нэг шуугж байгаа л юмны араас үр дүн гарахгүй хайчдаг болчихвол бидэнд ийм дадал зуршил ингээл тогтчих юм бол би цааш юу шийдэх вэ гэсэн нэг ийм зовнил бол би. Хууль тогтоомжийн дөрөөсөө энгийн хоёр улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрээр уулын байжуулах эрдэнэт үйлдвэр хэлэлцээртэй. Тэгэхээр энэ бол олон улсын гэрээтэй. Олон улсын гэрээний асуудлыг Монгол Улсын хурлаар шийднэгийг тав тодорхой заасан үндсүүл дээр. Энэс одоо яаж тайлбарлаад ямар ч гоё тайлбар хийгээд одоо үүсэх аргагүй. Нөгөө талаар өмчийн эзэн хий юм бэ гэдэг асуудал. Төрийн бол орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. За орон нутгийн өмчийг яаж зохицуулах юм, төрийн өмчийг яаж зохицуулах юм бэ гэж. Яг үе төрийн өмчийг бол харж хамгаалдаг газар, төрийн өмчийн хороо гэдэг ч юм одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр нэрээ өөрчлөөд ингээд явж байгаа юм л да. Гэхдээ төр өмчтэй л байх хэрэгтэй. Тэр өмчийг яаж захиран зарцуулах вэ гэдэг асуудал байгаа. Энийг хуулиар зохицуулдаг, энэ хууль дээр тодорхой заасан ерөөс. Уулуурхай ашигт малтмлын ордыг өмчлөгч нь улсын хурал мөнгө гэдэг. Бас нэг салаа утга байхгүй, ингээд тайлбарлаж ирэх юм байхгүй. Ингээд явуулсан. Тэгэхээр энэ хуулиуд бол Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр бол зөрчигдөж гэж харж байгаа. Мэдээж эцсийн дүгнэлтийг шүүх холбоот байгууллагууд нь гаргана. Миний хувьд ингэж дүгнэж байгаа. Өөр гаргалгаа харахгүй байна. Гэхдээ энэ асуудлыг хангалттай их ярьцгааж байна л да. Ямар хууль зөрчсөн тухай сая энэ их хурал дээр байнгын хорон дээр ерөөсөө дасан сайхан билггүй за бусад хүмүүсийг дуудаа тайлбар аваад энэ асуудал явж бүгдээр л одоо сая энэ асуудал иргэн тойрлоор яагаад их хурлаар хилцүүлэх юм гэдэгтэл бүх огцоо очиж. Надад бол цаашаа яах вэ гэдэг сонирм. Цаашаа яах вэ? Годод яах юм гэж. Хэрвээ засгийн газрынаас гаргасан шийдвэр
Өөрөөр хэлбэл хувьцаа худалдаж авах давуу эрхээсээ татгалцсан шийдвэр хүчингү боллоо гэвэл яах юм бэ гэдэг асуудал. Тэгвэл тэр чинь Монголд ирэх шүү дээ. Тэр хэлцэл хүчингү гэж үзээд бид 49% Оросуудад маа гэдэг үгүй гэдэг нэг асуудал. Хэлцэр хүчингү болох юм бол тий. Гэтэл одоо буцаагаад энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөд өөр ямар ч улс орн ер нь засгийн газраас шийдвэр гараад ирж байхад хөөе өөр субъектийн шийдвэр авцраа гэж хэлэхгүй байхгүй. Монгол улсын үндсэн хуулиас ахин биелүүлэх, Монгол улсын хууль тогтоомжоос ахин биелүүлэх нь монголчууд бидний л үүрэг. Тийм биз? Бид үүргээ зөрчсөний төлөөгөөр олон улсын эрх зүйн субъект болоод энэ харилцаанд оролцож байгаа хүмүүс танайх ингээ дотроо алдсан юм уу гэдэг байдлаар энэ асуудал залруулагдахгүй. Би бол тэгэж харж байгаа. Бид хаан ресурс дээр хичнээн олон юм ярьлаа тийм. Мардаа урааны орд дээр амтчгүй хамартчгүй болоод хамгийн сүүлдээ юу ч ашигласан юм байхгүй 100 сая долларын өрөнд ороод дууссан. Тийм биз? Бусад энэ олон улсын арбитрийн шүүхтэй холбоотой маргаан дээр за саячил Эрдэнэтэй холбоотой бас 100 сая долларын маргаан. Бид эндээ одоо баабаргуу саяхан ярьслуугаа сумандаа гэсэн мэлээ. Тэр шиг бид энэ Монголдо Монголынхаа нутаг дэвсгэртээр хичнээн юм өөрчлөлт нэмэргүй. Цаан чинь олон улсын эрх зүйн хэм хэмжээ бий, хууль тогтоомжууд бий. Тэгэхээр бид одоо энэ асуудлыг цааш яаж шийдэх вэ гэдгийг сонсно гэж. За нэн тэргуунд энэ шийдвэрийг гаргасан хүмүүс хэрэг хууль бус зүйл гаргасан бол энийг хариуцлах хэрэгтэй. Яг хэн хариуцлах вэ гэсэн? Засгийн газар, тухайн засгийн газар гişүүд энэ шийдвэрийг гаргасан хүмүүс бүгд хариуцлах байх хэрэгтэй. Энэ ямар хариуцлага байх вэ гэдэг бол өөр асуудал, тийм биз? Энэний дараа цаашаага олон улсад одоо энэ дэр маш сайн ажиллаад цаашаага яах вэ гэдэг дээр манай хуульчид бас муу ялгаагүй маш сайн санхүүчд эдийн засагчид суух хэрэгтэй. Энэ эрх зүйн үр дагаврын дараа ямар асуудал үүсэх вэ? Бид дотоодынхаа алдаа гаргасан нөхдүүдэд хариуцлага тооцоо тодорхой боловч энэ үйл ажиллагааныхаа хоморго нь олон улсад нэр хүндээ дахиад магадгүй эрдэнэ үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдуулах ёсгүй гэж үзэж байгаа. Энэ дээр бол маш сайн судалгаа хийх хэрэгтэй гэсэн бодлоо. За улс төр судлаачийн хувьд таны байр суурь. За эрдэнэ үйлдвэрийн асуудлыг тойрсон маргаан бол мэдлийн одоо ингээд үргэлжлээд явж байна л да. Түрүүчийн тавгуудаар ч гэсэн яригдчихсэн шүү дээ, тий. Түрүүчийн тавгууд дээр явжсэн. За ганц 2-3 асуудлууд байгаа. За нэгдүгürt яагаад засгийн газар өөрийнхөө худалдан авах давуу эрхээсээ татгалцсан бэ гэдэг асуудал нэгдүгürt улсын их хурлын гишүүд бол байнгын орондор байнга татаж асууж байсан. За нэгдүгürt хоёр дахь бас анхаарал татсан нэг зүйл бол яагаад болор сайд одоо тухайн үеийн сангийн сайд байсан болор сайд одоо хоёр тогтоол гаргасан бэ гэж байгаа. Тэр хоёр тогтоол нь одоо засгийн газар 51%-ийг одоо үнгүүдүүлэх буюу одоо 49% нь бүх асуудлыг шийддэг байсан ийм тогтоол гаргасан бэ гэдэг ийм хоёр асуудал бас анхаарал татж байгаа юм л да. Дараа чинь бас нэг анхаарал татж байгаа асуудал бол эрдэнэт үйлдвэрийн татвартай холбоотой асуудал. Энэ бол яг тоо баримттай ярьж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл эрдэнэт үйлдвэр урд нь 200 гаруй тэрбум төгрөгийн одоо татварыг улсад төлдөг байсан бол энэ жил ерөөсө 22% болж бууруулсан гэж байгаа. Нэг асуудал болж байна. За тухайн үед сая одоо бичлэг дээр бид бас нэг зүйлийг харсан л та. Юу харсан гэхээр ерөнхийсэд одоо сайхан бэл хэлсэн. Одоо яагаад одоо энэ хоёр хууль тогтоомжийг гаргасан талаар мэдээлэл өгөөч гэхэд тухайн үеийн сангийн сайд байсан болроос л авалж асуу гэсэн байна. Энэ одоо ямар зарчмыг одоо засгийн газар ямар зарчмыг алдагдуулаад байна вэ гэхээр засгийн газар чи өөрөө ийм гишүүдтэй зарчмаараа ажилладаг байгууллага байхгүй юу? Гүйц засгалж байгаа. Тэгэхэд засгийн газрын гүйц засаглалын тэргүүн сайдгаа гаргасан тушаалыг мэдэхгүй тэрнээсээ асуу гэдэг ийм шийдвэр гаргахлаар чинь бас нэгдүгürt энэ талаас бас айгүй эргэлзээтэй болчихж байгаа. Мэдээлэл солилцсон байсан уу? Хин шийдвэр гаргасан тий. Тэгэхээр нэг тий юу алдагдсан байна гэхэлэр кабинетийн зарчмыг алдагдсан байна. Хоёр засгийн газар чинь давуу эрхээсээ одоо татгалцсан энэ тохиолдолд яагаад улсын хуралдаагаа зөвшөлдсөөгүй вэ гэдэг ийм асуудлыг тавьдаг юм л да. Эрдэнэт үйлдвэрч стратегийн орд гэдэг юм л. Стратегийн ордыг улсын хуралдаа засгийн газар заавал зөвшөлдөж шийдвэр гаргах ёстой гэдгийг өгөхлөөр нууцаа гаргацсан гэдэг. Тэгэхээр сая одоо алтан гэрэл өнгөлөгч хуульчийн хийснээр бол зөвлөд энэ асуудал цаашаа яаж шийдэгдэх вэ гэдэг асуудал. Бидний яриад байгаа зүйл бол дандаа тоо баримттай зүйл дээр л тодорхойлж яриад байгаа шүү. Хандлагын нэг юм байгаа шүү. Энийг өөр зориуд хэлмээр санагдаж байна. Хандлагын юм. Монголчуудад очисонд юунда бохимдаад байгаа юм бэ? Тийм. Тэр нэг зөвтгөл яваад байгаа шүү. За тэгвэл жишээлбэл эргэн алтан гэрэл. Улсад төлж байгаа тэр татвараас чинь миний ээж нэвтрийг тавьдаг байхгүй. Гэтэл Монгол нь авлаа гэд улсад 200 тушаа гэдэг юм 20 болчихоор энэ улсад чи ямар хэрэгтэй? Тэгвэл Оростой байжсэн дээр шүү. Урд нь төлжтэй. Тийм. Ерөөсө давуу байдал энэ тал дээр ерөөсө яг одоо хувьд очиод давуу байдал үүсэх байгаа байхгүй. Энэ бол яг бодит факт байгаа.
За нэгдүгээр. Хоёрдугаар бас иргэд бас нэг юм шүүмжлээд байна л да. Улсын их хурл одоо энэ шүүх ажиллагаа явуулаад байна гэдэг. Юу руугаа жишлээд байна. Хувийн компаниуд руугаа, хувийн аж ахуйн нэгжид руугаа жишлээд байна гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн байхгүй. За ер нь аливаа улс орны парламент ерөөсөө 4 функцтэй байдаг юм л да. За нэгдүгürt бол хууль тогтоох, за хууль батлах, нөгөөх нь сонгох, нөгөөх нь ард иргэдийн хүсэл тэмүүллийг одоо илэрхийлж явах, нөгөөх нь гүйд засаглалд хяналт тавих гэсэн дөрвөн үүрэг гэдэг. Яг энэ эрдэнтийн асуудал дээр улсын хурлчин одоо миний сүний хэлсэн бүрийн эрхийнхээ хүрээнд хоёр үүргээ гүйцэтгэж байгаа байхгүй. Нэг нь хяналтаа тавьж байна. Нөгөөх нь ард түмний одоо хүсэл зоригийг одоо илэрхийлж гаргаж ирж байна гэсэн ийм хоёр функц илэрхийлж байгаа байхгүй. Маш их баярлалаа. За яг энэ нэг уул уурхайн сэдвийн хүрээнд ярьж байгаа болохоор дараагийн 3 дахь асуултаа бас богинохон хөндөд явчих. Эхний 2 асуулт дээр нэлээд цаг авсан бол та. За тэгээд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал мэдээлэл хийхэд бол монголчууд ойлгоогоос 10 жилийн дараагаас ногдлаа шиг авч эхэлнэ гэсэн байна. Гэтэл саяхан холбооны бүгд найрамдах Герман улсын хөндлөнгийн зөвлөх фирмээс гаргасан одоо аудитын дүгнэлт байна л да. Энэ дүгнэлтээс харахад монголчууд ерөөсөө бүр 20 жилийн дараагаас ногдлаа шиг авч эхэлвэл их юм гэсэн юм яг бодит яг хөндлөнгийн дүгнэлт гаргасан байна. Тэгэхээр одоо яг энэ дүгнэлт хэр ач холбогдолтой байдаг юм бол хөндлөнгийнх болохоор ач холбогдол нь хэр байдаг юм бол үнэн бодиттой байх мэдээж магадлалтай байхаа. Тэгэхээр энэ гэрээтэй маань эргээд яаж холбогдох уу? Одоо гэрээн дээрээ одоо яг 10 жилгээ бичсэн байдаг болвол те одоо та гэрээтэй хэр танил юм бол байдаг юм уу? Хамгийн анх хөрөнгө оруулалтын дээр батлагдчих тал бид нар сонирхол үзчихэл байсан л та. Тэн дээр нэг ийм асуудал их сонирм. Би өөр эдийн засгч юм биш. Гэхдээ маш олон эдийн засгчдаас асууж исэн. Энэ талаар тухайн болгонд нь асуудаг. Хизээнээс сайхтар сонирхоод эхлэв гэхээр Монгол Улсын ерөнхий сайд Монгол Улсын засгийн газрын Рио Тинтогийн СМО шигдэг хүн ер нь бол ингээд буруутгсан байдалтай мэдээлэл яриад эхлэхэд нь бодсон баг. Тэгээ нөгөө хойноос ирээд хот манах гэх чээр те бидний хамгийн том баялагийг авчаад засаг нь хэн байхыг шийдэх гээд яриад те засгийн газар солигдох үйл явц тухайд Алтан хуйг ерөнхий сайдын засгийн газар солигдоод цагаан мэл сайд ерөнхий сайд болж байна. Энэ үе сонирхож ирсэн юм аа. Бас нэг зөрнөл юу байдг вэ гэхээр 10 жилийн дараа 20 жилийн дараагийн хугацаа яриад байгаа. Компани тухай хуулиараа би Орос хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх юм бол та дагаад нэмэгдүүлэх ёстой. Одоо өнөөдөр уурхад оруулсан ба хөрөнгө оруулалтууд тэр тоног төхөөрөмж чинь мөнхийн зүйл биш шүү дээ. Илэгдэн технологи шинжилнэ. Одоо тэр ухцсан байгаа ам нэвтэрсэн байгаа хонгил юм а дахиад өөр ухна. Энэ болгон дахиад санхүүжилт орно. Дахиад энийг нэмнэ шүү дээ. Өнгөрсөн хугацаанд харалтаа анх 5 тэрбум билүү те доллар хөрөнгө оруулалт гэж ирсэн хэд их өслөө. Өөрсдөө яг үзчихээж биеэрээ мэдэрчээж энийг ойлгох юм байна гэж. Өөрөөр хэлбэл бол төр ерөөсөө хувь хувьцаа эзэмших хэрэггүй юм байна. Бусад орнуудын жишгээр роялти бид нөгөө нөөц ашигласны төлбөр өндөр аваад татварын тогтцоо хэмжээгээр нь аваад үйл ажиллагааг нь өөрсдөө явуулах хэрэгтэй байна гэдэг зүйл би бодож байгаа. Түрүүний Эрдэнэтийн асуудал дээр гарсан шиг Рио Тинто дээр энэ оюутлогоо дээр бид нар нэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Тэр 76-ын санхүүжилтийн гэрээг гихч бичиг баримтанд гаруй хэсэг зураад Монгол улс үндсэндээ оюутлогоор 10 гаруй олон улсын санхүүгийн байгууллагад барьцаалагдлаа гэсэн мэдээлэл явуулсан. Энэ бол үнэ ийм болсон. Одоо бид энийг олон улсын өмнө үүрэг хүлээчээд бас өнөөх засгийн газар маань очиод гаруй хэсгээ зурцсан. Одоо бидгүй наа чи алдаа байж гэх ямар ч арга боломж байхгүй. Дахиад олон улстай гарна тий. Энд чинь манай дивжээ биш тий. Дэлхийн дивжээ тий. Тинчээ очиод бид нар дахиад энийг өөрчилнө дийлэхгүй. Энд чинь соёлт ертөнц. Одоо бид нар Рио Тинтог ад үзээд Рио Тинто муу муухай гээд эднэртэйгээ тэмцээд дотоодоо тэмцээд эхлэх юм бол бид нар л хохирно. Яг л бид өөрсдөө зурцсан. Тий. Нөгөө бичиг үсэг мэдэхгүй байж байгаа турууныхыг дарчлаа гэдэг шиг бид нар өөрсдөө ингээ хохирцсан. Одоо эндээс харин зөв маневр хийгээд зөв гарц шийдэл гаргаад бие харилцаа ашигтайгаар энийг цаашаага яаж өөрчлөх вэ гэдэг. Манай нин ялангуяа 65 суудал авцсан үедээ Монгол Ардын намын засгийн газрын үед энэ алхмыг хийгээсэй. Зоригтой алхам хийгээсэй. Хин нэгэн годомжинд гарч та нар ингэчлээ гэж тэмцэхээс айлгүйгээр улс их орны хэрэг шиг бодоод энэ дээр яавал цааш өгөөч таа. Бид юм авмаар байна шүү дээ. Ингэжээр бол 20 жилийн дараа гэж тийм. Тэгэхээр одоо 20 жилийн дараа 20 жилийн дараа суудсан дахиад нэг 3 нөхөр суудсан. Одоо 20 жилийн гинлэгээ суувал энэ чи юу ч байхгүй ингээд баялгаа ухуулаад зөв зүгээр суужгаад нэг хөдөөний нэг хүн ингэж ярьсан байхгүй. Би тэр хөдөө явж байхад санаанд би тийм нарийн юм ойлгохгүй хүүхэд. Гэтэ манай нутагт ингээд энэ залуучууд алтмалт ухаараа нэг хятад олж ирээд юм гаргуулаад тэрүүгээр ухаад ингээ юм хуваагаад авчих юм. Энэ ч адилхан юм шиг оюутлага чиг. Над бол тэр адилхан санагдаад байна.
Дахиад энэ бол юу нэг хязгааргүй үргэлжлэх юм. Тэр 10 жилдээ ч 20 жилдээ ч гэж бодож байгаа. Яг энэ янзаар бол би Монгол ус хизээч үүсэж олж чадахгүй маань ихтэй байна. Ачим бол өстой харамсалтай нөхцөл байдал үүсгэн. За тэгэхээр дараагийн асуулт руу бас яралтай орох хэрэг гарч байна. Бид нэр цаг маш хэмжигдэн үлдсэн байна. За яг өнгөрсөн 7 хоногт бол Монголын ард түмний бас яг нэгэн одоо сэтгэл дахиад одоо нэг юм олон нийтэд дахин төгсөн гарч ирсэн гэх юм үнийг сэдв бол зоргийн хэрэг гэж одоо бид нарт хичнээн танилцуулсан энэ хэргийн асуудал байлаа л да тий. Сэжиглэгдэж буй иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор. Тэгэхээр яг хууль хүний хувьд одоо та бас өмгөөлөл хийдэг хүний хувьд яг одоогийн нөхцөл байдал нь шүүхэд шилжиж байгаа гэсэн тий. Одоо яг энэ нөхцөл байдлыг та одоо яг биднэрт тайлбарлаж өгөөч. Яг юу гэсэн үг вэ? Одоо шүүхэд шилжиж байна гэдгийг бол ямар ч сан одоо ирэх бүхий одоо алтан тушаалтнууд хийж байна. Тий. Одоо нөгөө олон нийтийн мэдээлэлээр гарсан мэдээлэл дээр анализ маягаар одоо ингэ нэг таам яриа л дээ. Анализ бүгд адилхан мэдээлэлтэй. За бид нар санахад тухайн хар өдөртэй 1998 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Монгол дээр ямар мэдээ хурдад харахсан байх гэхээр Бата Оюуна гэж 2 хүн байж гин тийм ээ. Эхнэрийн гутлын үдээсээр үдээд хайцсан байсан. Юуг болохоор алагдсан бас хэрийн газар олон очсон. Батүл тэнцээд Батүлийн малгай байсан гэдэг ч юм. Ийм ерхий ойлголттой байсан. Сая н хоригчтой ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. За эдний мэдээлэлээс үзэх юм бол тухайн үед 22 настай байсан Содон Даржаа гихч. За тухайн үед 34 настай байсан юм уу да. 34 орчим настай байсан Чимгээ гэж эмэгтэй хоёр холбогдсон гэж байна. За яг 1998 онд үлдгэсэн гэмт хэрэгт одоо 1986 оны эрүүгийн хууль буюу 1997 он шинжлэхт найруулсан эрүүгийн хууль 2002 онд батлагдсан Монгол Улсын эрүүгийн хууль аль альнийг хэрэглэх болцоот хөнгөрүүлсэн хэрэглэн хууль зүйн хөнгөрүүлсэн хэрэглэн. За хэрвээ 1997 оны шинжилсэн найруулга 1986 оныхаа хуулийг барина гэх юм бол тухайн үеийн эрүүгийн хуулиар гэмт хэргийн хөөн хилцэх хугацаа за тухайн гэмт хэрэг үйлдсэнээс 15 жил өнгөрсөн бол хилцэх хэсгийг шүүх шийдвэрлэнэ гэсэн ийм заалттай. За. Одоо тэгэхээр хэрэг үйлдэгдснээс хойш маш олон 18 жил өнгөрч байна. 18 жил өнгөрсөн учраас энэ хэргийг хилцэх үгүй юу гэдгээ шүүх нэн тэргүүнд шийднэ гэсэн. Хэрвээ одоо ингээд тэгэнгүүт хохирчтой ар гэрийнх ярьж байгаа юм л да тэр Амгалан Баатар гэж хүн ингээд мессеж өчөөд ингээд ингэсээр бол гэсэн. Хэрвээ тэр хүн урд нь таксины жолооч юм хүчилж алж ирсэн хэрэгтэй хүн гэсэн. Тийм мэдээ хэлж ялээ. Тэгэхээр 25 жил авцсан байгуулчил тэр хүний ялын байдал ямар ч нөлөө гарахгүй. Өөрөөр хэлэх юм бол Монгол сэрүүлийн зарчмаар хөнгөний хүндэт нь багтаадаг учраас Амгалан Баатар бол шоронд бол байна те тэр хүний хэрэгт ямар ч өөрчлөлт гарахгүй. Одоо хэлж байгаа ялынхаа хугацаанд өөрчлөлт гарахгүй юм шүү те. Хохирчин ар гэрийн одоо сэжигдэгтний ар гэрийнх нэг юм зүйл хэлээдсэн л та. Тэд нар болохоор хэрэг үүрүүлэгч гэдэг нэг юм байр суурьнаас хэлээ. За тэр бол таамаг те. Одоо би юу болж болохыг хэлж шít. Хүмүүсийг сонирхож байгаа Батулгуу ялагдагчаар татсантай холбоотой зүйл ярьж байна. Шинэ нөхцөл байдал үүссэн гэдэг байгаа шүү дээ тий яг тэгэнгүүт Батулгууд ялагдагчаар татсан гэд бусад этгээдүүдийг жил гаруй цагдаарлаа. За зориг гэсэн талигч ихнэрийг сая соллоо. Энэ процессор зүгээр хөндлөнгөөс харж байгаа шүү дээ. Анализ хийж харахад ер нь энэ хэрвээ үнэхээр тэр хүн амны гэмт хэрэгтэй холбоотой байсан бол үндслэл сэжиг бүхий байсан бол Батулгуу тэ хоригдод ямар нэг байдлаар шалгагдаад явах байсан баг. Тэгэхээр ер нь зүгээр Батулгуутай холбоотой сэжиг таамаг бол ер нь дууссан юм болоо да. Одоо ингэ шалгаж байгаа эцсийн байдлаараа шийдвэрлэгдэж дуусах шат руу очиж байгаа болоо. Харин эдгээр хүмүүсийн хувьд дараагийн их нөхсөн мэдээлэлээр ингэж удаан хугацаанд цагдаа хороод за бас тийм гэмт хэрэг хамтран оролцож гарч ирж байгаа бол энэ хүмүүст ерөнхийдөө энэ хүмүүс рүү хэргийн өвчин үзүүр хүрэх юм байна гэсэн ийм л анализ хийж байна. За энэ яг хэргийн хүрээнд одоо өмнө нь дэвшүүлэгдэжсэн маш олон таамаглууд байгаа шүү дээ тий. Ер нь шалгагдчихсан олон ч хүмүүс байна. Тэгэхээр хэрвүүд шалгагдаад одоо сэжигтнээр татаад буцаа сулж байгаа юм нөхцөл байдал зөндөл байна л да. Тэгэхээр ард түмний зүгээс бол ерөнхийдөө мэтгэл алдарсан л хэсэг бүлэг байгаа шүү дээ. Тэгэхээр судлаачийн хэлсэн дээр би нэг юм хэлэхэд зөвхөн нэг хүний мэдүүлэг дээр энэ хэрэг мөрдөг байх гэж битгэж байгаа. Энд манай Монгол улсын мөрдөн шалгах чиглэлээр хамгийн л мэрэгсэн хүмүүсийн ажлын хэсэгт байдаг. Тагнуулаар ахлуулсан ажлын хэсэг байдаг. Бүхэл байгууллагын төлөөлөгчд байгаа. Тэгэхээр энэ хүмүүс зөвхөн нэг хүн мэдүүлэг өгсөний төлөө тийм нэг ялангуяа гэж найдваргүй их сурвалж болж шít. Өөрөө тэр ялын байдалд өөрчлөлт гарахгүй мэдүүлэг өгсөний төлөө ингээгүү баха. Тэгэхээр мэдээж олон дэлгэж болохгүй мөрдөн байдлын нууц маш олон болохоор байгаа байх. Энэ шүүгийн шатанд очихоор илүү тодорхой болох байна. За танд баярлалаа.
За тэгээ өнөөдрийн таймаа бас гэрэл хийгээтэй сайхан сэдвээр дуусгах гэж байгаадаа баяртай байна. Юу вэ гэвэл нэгдүгээрт их эзэн Чингис хааны маань мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр маргааш 10 сарын 31-ний өдөр тохиож байна. Мөн түүнээс гадна Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад элсний 55 жилийн бас сая өнгөрсөн 10 сарын 27-нд болсон юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бас монголчууд үндэсний бас үзэл үндэсний ёс заншил мөн өөрсдөө бахархах дуртай юм арт түмэн л дээ. Тэгэхээр ийм хоёр чухал үйл явдал тохиож байна. Тэгэхээр та монгол хүний хувьд одоо би юу гэж асуух гэдэг нь гэхээр төрийн хошоо шагналч Янцны ургааныг удаа тэгж хэлсэн байсан. Ярьцлагада үндэсний их баяр наадам гэдэг бол монголчуудын жилдээ нэг удаа авдаг дархлааны вакцин юм а гэдэг шиг те Монгол бархлын өдөр гэж байгаа нэг талаараа бол ач холбогдлоо нь хуулчлагдсан өдөр. Тэгээ дээрэс нь одоо бас нэгдсэн үндэсний байгууллагт элсний 55 жилийн ой гэдэг маань Монгол улс дэлхийн тавцнаа хүлээн зөвшөөрөгдсөн сайхан өдөр болж байна. Тэгэхээр энэ талаар та одоо зөвхөн Монгол улсын иргэнийхээ хувьд бас нэг жоохон сонсдогдол юу байна? Мэдээж одоо ингээд ийм маргаанууд өрнөд л одоо тэрийг болчмоор юм шиг. Чингис хаан энэ төрсөн мөрс өдөр суdur юм биш. Уус тогтох ямар ч болцоо байхгүй те. Хамгийн орж очсон дэ талигч наган буугаад болов гэж боддөг юм. Маш судалгаа хийсэн те. За тэр бол яг бид нэг өдөртөө болчлоо. Тэгээ энэ өдрөө ганцхан Чингис хаан төрсөн үгүй юу гэдэг маргаа хийх шүү дээ. Зарим тэгж шүү дээ. Өвөөгийн төрсөн өдөр гэдэг те. Тийм яриад байгаа шүү дээ. Тэгэлгүйгээр бид Монгол үндэсний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд юугаар бахарах хэрэгтэй байсан бэ гэдэг ярьж явах хэрэгтэй өдөр болгосон гэж би ч хувьдаа боддог. Одоо манай жудогийн медаль авсан Сомбиа байна тий. Жишээлбэл тэр гавьяагаар өнгөрсөн жил юу бид олон улсад дуурсагдахаар ямар гавьяа байгуулж Монголоор бахархах юу хийсэн бэ гэдэг. Хэдэн залуу дэлхийн шилдэг ихтэй сургуулиудыг төгсвөө. Хэдэн залуу хаанаа ажиллаж байна. Ямар хүмүүс Монголд татвар төлөвөө тий. Нүүбд илсэн баяр бол үнэхээр гайхамшигтай. Энд бол хэлэх үг байхгүй. Энэ тухайн үедээ маш хүч хөдөлмөр зарж ээж тийм ээ. Бос орондоо баярлаж. Бид бол ингээд гоё орчин үеийнхэн бахархлыг ярьдаг өдөр байгаасаа л гэж маш хүсдэг тийм. Бид чинь бас одоо ингээд дотроо ус төртэй, маргаантай байгаа ч гэсэн илүү олон маш олон үндэснээс илүү гэрэл хийхдээ сайхан амьдарч байгаа үндэстэн шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Өв соёлоо авч явж байгаа. Дэлхийд үлдсэн сүүлийн нүүдэлчид бидэн сайхан зөндөө энэ өдөр тэргээл ярьж яхаас л гэж боддог. Танд баярлалаа. За тэгээ улс төр судлаачийн хувьд одоо Монгол бахархлын өдөр гэж бид нэр тэмдэглээд байна шүү дээ. Бүр амралтын бүх нийтийн амралтын өдөр гэж байна. Тэгэхээр ийм жишг ер нь байдаг юм уу Европын орнуудаар, дэлхийн нийт улс орнуудаар? Ач холбогдол нь юу юм бол та тэр өнцгөөс харуул. За иргэд бас маргаадах шиг үнэ л дээ. За бид нар нэг Чингис хааныхаа төрсөн өдрийг одоо яг хизээ төрсөн мэдгүй гэж ингээл нэг төрсөн өдрөгээ тэмдэглээд байна гэсэн нэг шүүмжиж яваад өдөр болгоод ажиллаж явах хэрэгтэй байдаг л тийм. Төр хизээ төрсөн нь бол ач холбогдол багтаа л да тий. Бидний өөрөөр хэлбэл одоо яг одоо түүхээрээ бахархдаг ганц сэдв бол манай эзэн Чингис хаан шүү дээ тий. Ихтэй төрсөн өдрийг мэдэхгүй байх чи тий. Тэгэхээр бид нар символ маягийн одоо тий өөрснөр үндснээрээ бахархах ч юм уу тий нэг тийм талаасаа бид нар баярлах нь бол зөв л дээ тий. Тиймгүй л. Тэгвэл тийм жишг болвол таны одоо яг бодож байгаагаар бол ярих зүйл байхгүй. Одоо жишг гэхэлэр одоо яг санаад бууж байгаа юм байхгүй. Яг өөр тусгаар тогтнолоо тэмдэглэдэг зүйл байдаг тий улс орнуудад. Тэгээ ямар ч лээсэн монголчууд бид нар бахархах зүйлтэй өнөөдөр бахархлаа тэмдэглэхийн сайхан өдөртэй болсон байна. Ингээ үзэгч та бүхэндээ таймынхоо хамт олонны өмнөөс их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийн Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад нэгдсэн орсон 55 жилийн ойн энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд дараагийн 7 хоног тайм нэвтрүүлгээрээ дахин уулзъя. Та бүхэн телевизээр болон сошиалаар бид нартай холбогдож асуултаа саналаа илгээгээрэй. Дахин уулзлаа. Баярлалаа. Зочдоо маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.